За элчин сайдаар томилогдох гээд нэр дэвшигчдийг бол дэмжиж байгаа. За тэгээд яг энэ удаагийн томилгоог бас олон гишүүд хэлж байгаа шиг байна. Бас их мэрэгжлийн байдлыг харсан төрийн алба болон одоо улс төрийн алба. За одоо энэ дипломат албанд олон жил одоо мэрэгсэн ийм байдлаар ажилласан ийм хариуцлагатай хүмүүсийг томилж байна гэж бодож байна. За тэр дундаа би энэ Гунажовын Бачрал даргаыг бас элчин сайдаар томилогдож байгаад их баяртай байна. Тэгээ өмнө тэр Австрид элчин сайд байх үед нь бид нар бас очиж ажиллаж байгаа. Бас ажилтаа хариуцлагатай ер нь бас их сэтгэлтэй ийм хүн байд юм уу да гэж ингэж анзаарч ирсэн. Тэгээ дахиад элчин сайдаар явж байгаа юм байна. Ер нь манай элчин сайд улс орноо төлөөлөөд элчин сайдаа явж байгаа хүмүүс бол одоо их л сэтгэлтэй хүмүүс л байх хэрэгтэй юм шиг зүгээр надад бол санагддаг. Мэдээж мэрэгжлийн ур чадвар одоо хэл усны боловсрал олон юм байлгүй яах вэ? Тэгтээ их сэтгэлтэй хүмүүс байх хэрэгтэй юм шиг ингэж санагддаг юм аа. Зүгээр тийм учраас би зохиж хэлж байгаа нэ. Тэ Ватцэг сайдаас нэг юм асуух гэсэн. Ер нь элчин сайдуудад томилогдоход энэ дипломат албанд энэ насны босго гэж байдгүй гэдэг нэг юм асуултыг би зүгээр яг сонирхоо асууж байгаа. За хоёрдугаарт нь энэ нэгдсэн үндэсний байгууллагын тэр төлөөлөгчийн газар гэн Нью-Йоркт байдаг тийм ээ. Тэн дээр тэр цэргийн атташе нөгөө болор генерал дээр нэг орон тооны хэмжээх асуудал ямар хэмжээнд явж байгаа вэ гэдэг асуултыг бас дахиад тавья. Тэгээ би нөгөө яагаад нэг дахин асуугаад байгаа гэхээр үнэхээр бас тэнд ажиллаж байхад бол нөхцөл байдал нь амаргүй байсныг мэдэрсэн учраас би одоо энэ дээрээс анхаарал тавиад дахин ингэ асуугаад байгаа. Ийм хоёр асуултыг бас Ватцэг сайдаас асуучих. За тэгээд ер нь бол нийт нэр дэвшигчдийг бол бүгдийг дэмжиж байна. Тэгээд их мундаг туршлагатай улс төрийнчдэр за дипломат албандааш тэр за ер нь гадна дотны том байгууллагуудаас ажиллаж ирсэн ийм хүмүүс бас байгаа юм байна. Би энэ Чех руу явж байгаа энэ Бац сайхны Болормаа гэдэг хүн Вьетнам руу явж байгаа тэр Ганбаатарын хулан дарга гэж сая бас өнгөрсөн нэг жилийн хугацаанд 2-3 гадаад арга хэмжээнүүдэд ажиллаж хахад бас их одоо мундаг ажиллаж ирсэн юм хүн гэж одоо боддгийн. Тэгээд нэр дэвшигчтэй амжилт хүсье. Баярлалаа. Ватцэг сайд хариулъя. За мөнхөд гишүүндээ баярлалаа. Бас урмын сайхан үг хэллээ. За манай дипломат албанд насны хязгаар ер нь яг бас салбарын онцлог байдаг. Ер нь олон улсад насны хязгаар тавьдаггүй, тухайн орны харилцааг мэрэгшсэн, улс орондоо хэрэгтэй энэ элчин сайдраа сунгах, үргэлжлүүлэн ажилуулах ийм жишг байдаг. За манай өнөөдрийн нэр дэвшигч дотор бол Монгол улсын хуулиар тэтгэврийн насанд хүрсэн хүн бол байхгүй. Дандаа 65-аас доош насны улсууд байгаа. За хоёр дахь асуудлын хувьд болохоор манайх Нью-Йоркд орон тооны хязгаартай баригдаад болор генерал бол өнөөдөр цэргийн атташегийн хувьд ганцаараа орон тоон дээр ажиллаж байгаа. Бусад орны жишг бол яг мэдээж доороо 2-3 хүнтэй ажилладаг. Тэр эх жилийн төсөвдөр төсвийн тавьсан байгаа. Энэ жилийн хувьд бол одоо орон тоо нэмэх ямарч боломжгүй байгаа учраас Батлан хамгаалахын яамтай зөвшөлдсөд өөртөө зөвшөлдсөд тэгээ эх жилийн төсөвдөр нэг орон тоо нэмж одоо харьяанд нь хүн ажиллахаар болсон байгаа гэдгийг хэлье.